that government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. 2013 онд Бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхийлөг Ши Жинпин БРИКС-ийн дараагаар сонгогдсноос хойш тэрээр жил бүр БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтуудад оролцож даргалж ирсэн ч энэ жил Ши Жинпин анх удаага Бразилд болох уулзалтыг алгасаж байна. За аль биесээр бол ажлын хуваарь давхцсан гэж мэдэгдэж байгаа ч Ши Жинпиний хувьд арай илүү том улс төрийн учир шалтгаан байгаа болоод энэ жилийн БРИКС-ийг алгасаж оронд нь Хятадын гадаад хэргийн сайд Фициан оролцохоор болж ах шиг байна. За таамагуд бол мэдээж олон байгаа. Бразилийн зүгээс энэ дэлхийн ерөнхий сайдыг хэд өндөр түвшинд хүлээж авсанд нь Ши Жинпин дургуутсаа илэрхийлсэн гэж үзэх хүмүүс байгаа бол БРИКС-ийг одооноос эхлээд дотроос нь сулруулж улмаар БРИКС-ийг дараагийн шатанд нь бэлтгэх ажиллагаа эхэллээ гэж үзэх судлаачид ч сөнгөө байна. За эдгээрээс гадна Хятадын ерөнхийлөгч БРИКС-ийн уулзалтанд очихгүй байснаар дэлхийн хэвлэлүүд БРИКС-ийн уг уулзалтыг дэлхийн нийтээр мэдээлэх нь эрс багасна буюу нэг ёсондоо бол хин гол тоглогч гэдгийг сануулах алхам байсан гэж үзэж байгаа юм а. Тэгэхээр эд болон эдгээрээс гадна өөр олон таамаглууд энэхүү уулзалтад Хятадын ерөнхийлөгч оролцохгүй байх асуудлаар бол гарч ирээд байна. За мөн энэ жилийн БРИКС-ийн уулзалтанд бас Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин оролцохгүй болох нь бол нэгэн тодорхой боллоо. За аль биесээр дэлхийн нийтээр цацагдаад буй мэдээллээр бол 2023 онд Путиныг олон улсын эрүүгийн шүүхээс Украинд хийсэн дайны гэмт хэрэгтэй холбогдуулан баривчлах шийдвэр гаргасан. За тэгэхээр олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн бүх орнууд Путиныг баривчлах үүрэг хүлээсэн гэсэн үг. За Бразил улс бол мэдээж бас гишүүн орон. За түүнчлэн Бразил улс нь Путиний аюулгүй байдалд бүрэн баталгаа гаргаж өгч чадаагүй учраас за Путин энэ жилийнхэд оролцохгүйгээр оронд нь гадаад хэргийн сайд Сергей Лавровыг оролцуулахар болоод байна. За иймээс энэ жилийн БРИКС-ийн уулзалтанд нэлээд олонний анхаарлаас гадуур за хамгийн гол тоглогчид нь оролцоогүй тул за ач холбогдол үр дүн туйлын багтаа уулзалт болох болов уу гэж үзэж байгаа юм. За гэхдээ яг үүнтэй сөргүүлээд Орос болон Хятадын удирдагчид зориуд хоорондоо тохиролцсны үндсэн дээр оролцохгүй байхаар шийдсэн байх гэж одоо ийм маш хүчтэй таамаглалаас гарч ирж байгаа юм. За тэгвэл чухам БРИКС-ийн эргэн тойронд ямар таамаглалууд явж байгаа талаар за мөн БРИКС-ийн хувь тавилан ойрын хугацаанд хэрхэн өөрчлөгдөж магадгүй байгаа талаар өнөөдөр ярих болно. Тэгэхээр гол сэдвүүтээ орохоос өмнө манай хамтран ажиллагч байгууллага болох Домж Бор брендийн 5 тансаг хунчир зэрэг цувралын шинэ төрөл болох хушны самартай төрөл маань худалдаанд гарсан болохыг дуулгахад таатай байна. За энэхүү төрөл нь бол Монгол орны ойгоос хамгийн сайн сортын самрыг ширж сонгон орчин үеийн технологиг уламжлалт ангаах ухаантай хослуулсан за амт үнэрийн хувьд бол ярилцгүй сайхан бүтээгдэхүүн болсон. Та энэхүү бүтээгдэхүүнийг нэг удаадан хэрэглэхдээ 37 мл-ээр буюу эрүүл мэндэд хамгийн зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байгаа юм а. БРИКС үнэхээр хүчтэй юу гэвэл хүчтэй. За хамгийн сүүлд 2024 онд хийсэн судалгаагаар БРИКС-ийн гишүүн орнууд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 31%-ийг эзлэж байгаа нь тодорхой болсон. За энэ нь бол G7-гийн улс орнуудыг бол хол давсан үр дүн юм. За мөн хүн амын хувьд ч гэсэн дэлхийн нийт хүн амын за 40% нь БРИКС-ийн гишүүн орнуудыг одоо эзэлж гишүүдээ улам бүр нэмснээр дэлхийд даяарх нөлөөллөж давхар бол нэмэгдүүлж байна. За эдгээрээс гадна БРИКС-ийн зүгээс Америкийн нэгдсэн улсын долларын ноёрхлыг сулруулахын тулд за БРИКС-ийн гишүүд бол төлбөр тооцооны өөр хувилбарыг бол хэдийнэ судлаж эхэлснээ бол зарласан. За мөн тэд дэд бүтээц хөгжилд чиглэсэн санхүүжилтийн шинэ төв буюу за цоо шинээр өөрсдийн гэсэн хөгжлийн банкыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа. За энэ бүхэн БРИКС-ийн хувьд гялалцсан амжилтууд мэт харагдаж болох ч харамсалтай нь бүх зүйл яг үнэндээ бас тэмч дардан биш байгаа юм. Тухайлбал яг одоогийн байдлаар бол БРИКС-ийн гишүүн орнууд болох энэтхэг Хятад хоёр улс бол хэвийн маргаантай. За тэр хоёрын маргаан нь бүр хэвийн мөргөлдөөн хүртэл болж байсан саяхан. За иймээс хоёр орны хэвийн маргаан нь БРИКС-ийн гишүүн орнуудын дотоодын итгэлийг сулруулах хамгийн том хүчин зүйлд бол тооцогддог болсон. За түүнчлэн Орос улс өнөөдөр Украинд дайн хийж байгаа учраас Оросын улбаны улс нь олон улсын түвшинд хязгаарлагдсан учраас за БРИКС-ийн олон улсын оролцоонд сөрөг нөлөөг тодорхой хэмжээгээр үзүүлж эхлээд байгаа. За эдгээрээс гадна бүр илүү чухал зүйл нь юу вэ гэвэл за БРИКС нь өнөөдрийг хүртэл бол маш тодорхойгүй бол байсаар байгаа юм. За уг эвсэлд НАТО эсвэл Европын холбооны улсуудынхтай адил яг гишүүн орнууд хамтран нэгддэг нэгдмэл үнэт зүйл бол хараахан байхгүй хэвээр байгаа.
За ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсын ноёрхлын эсрэг гэх үзэл санаан дээр бол хамтдаа зогсож чаддгаас өөр зүйл бол тэдэнд байхгүй. За мөн гишүүн орнуудын хувьд тэдний дотоодын бодлого, эдийн засгийн системүүд нь өөр хоорондоо бас дэндүү ялгаатай. За арай өөрөөр хэлбэл БРИКС-д бол ардчилсан болон авторитар дэглэмтэй улсууд аль аль нь бол нэгэн сул болж одоо базагдаад орчихсон байдалтай байгаа юм. За БРИКС-ийн гишүүн орнуудын төрийн тэргүүд мөн голлох улсуудын удирдагчид бүгд БРИКС-ийг Америкийн нэгдсэн улс төвдөө барууны эсрэг блок буюу за шинэ цагийн нэгэн хүчирхэг төлөв болно гэдэгт бол итгэдэг боловч за харамсалтай нь яг нэг төлөв болж зангидагдахад дэндүү олон зүйлс тэдэнд бол дутуу харагдаж байна. За мөн Путин болон Ши Жинпин нарын БРИКС-ийн үйл ажиллагаа нь хэд зурагдсан, удаан, үр дүн муутай байгаа нь бол тэдний сэтгэлийг маш ихээр чилээж байгаа. За иймд яг үүнтэй холбоотойгоор Ши болон Путин нар БРИКС-ийг зориуд сулруулахаар хичээж байж магадгүй гэх үнцэг бас маш хүчтэй гарч ирж байна. За тэд БРИКС-ийг сулруулснаар БРИКС-ийг дараагийн шатанд бэлтгэж байгаа гэсэн үг. БРИКС бол анхнаасаа Хятад, Орос хоёр барууны төвдөө дэлхийн дэг журмыг тэнцвэржүүлэх гэж гаргаж ирсэн эвсэл. За тэдний гол зорилго бол Америкийн нэгдсэн улсад суурилсан долларын системийг эсэргүүцэх. За G7-гийн нүсэр баян бүлэглэлд бол сөрөг туйл үүсгэж сүрэн зогсох. За Global South гэж нэрлэгддэг буюу за хөгжиж буй орнуудын дуу хоолойг өөрсдөндөө нэгтгэх үндсэн зорилгоодыг бол энэхүү эвсэл анхнаасаа агуулж байсан. За гэвч БРИКС-д сүүлийн жилүүдэд хэд олон улс орнууд бол нэгдэж ороод байгаа. За тухайлбал 2023-аас 24 оны хооронд гэхэд Египт, Эмират, Сауди Араб, Иран, Этиоп зэрэг улсууд бол нэгдсэн. За тэдний дунд шашин болон геополитик, эдийн засгийн үзэл баримтлал бол асар ялгаатай улсууд маш их бий. За ийм зөрүүтэй байдлын улмаас БРИКС-ийн шийдвэр гаргах чадвар бол муудаж, за нийтлэг байр суурь илэрхийлэхэд бол хүндрэлтэй болж гэлсэн. За гэхдээ хаа хамаагүй гараа өргөсөн болгоныг нь БРИКС хуу хамж байгаа нь за өөрөө цаагаараа бас санаатай үйлдэл байж болцсошгүй. За хэд олон гишүүд бүгд өөр өөрийн ондоошилтой дэндүү олон өнгөнүүдийг нэгтгэснээр бол БРИКС суларч унана гэдгийг за Орос Хятад хоёр бол хоёулаа маш сайн мэдэж байгаа. За харин тэр уналтаас шинээр боловсралсан цоо шинэ БРИКС-ийг гаргаж авахар бол ажиллаж байж болох юм. За учир нь тэдний хувьд БРИКС-ийг за Шанхай хамтын ажиллагааны байгууллага, Евразийн эдийн засгийн холбоо гэх мэт бусад одоо байгууллагуудтай үйл ажиллагааг нь бол нэгтгэхийг бол маш ихээр хүсэж байгаа. За өөрөөр хэлбэл илүү хатуу бүтцтэйгээр БРИКС-ийг өөрчлөн гэсэн үг. За иймээс Путин болон Ши Жинпин нар БРИКС-ийн энэ жилийн уулзалтанд ирээгүй нь за БРИКС-ийг дэмжихээ болж буй мэт харагдаж байгаа боловч за харин цаагаараа бол дараагийн шатанд шилжүүлэх цаг болсны дохиош байж магадгүй байна. Нэг ёсондоо бол тэд дэлхийн нийтэд хандаж за бидний оролцоо байхгүй бол БРИКС юу ч биш гэх одоо зөөлөн бөгөөд сүрдүүлэхийн мессежийг бол илгээж таарч байж магадгүй юм. За энэхүү олон өнгө бүрдсэн БРИКС-ийн байгууллага дотроосоо уналтанд орж за харин илүү хатуу гишүүнчлэлтэй илүү үнэнч улсууд эцсийн бүлэг тунаж үлдэж за тэдгээр улсуудаараа дамжуулан БРИКС болон Шанхай хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагааг нэгтгэж за эдийн засаг болон цэрэг зэвсэг хосолсон томоохон бүтцийг угсарахаар бол ажиллаж байж магадгүй гэдэг талаар бол яриад байна. Тэгэхээр та бүхэндээ контентын дундуур хамтран ажиллагч байгууллага болох Авторг нь хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За хэрвээ танд болон таны аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторганд хандаарай. Тэгвэл өөр нэгэн бас хачирхалтай зүйл байгаа нь энэтхэг улсын асуудал. За энэтхэг улс нь БРИКС-ийн гишүүн орон хэрнээ Америкийн нэгдсэн улс, Япон, Австрали зэрэг улсуудтай хамтран за Quad-ын эвсэлд одоо эвссэн одоо идэвхтэй оролцож байгаа юм. Quad-ын эвсэл гэдэг нь тэр чигтээ Хятадын эсрэг эвсэл гэж шууд хэлэхэд болно. За Америкийн нэгдсэн улсын зүгээс энэтхгийг одоо ардчилсан зарчмаар хөгжиж буй супер хүч хэмээн бол нэрлэж дэмждэг. За Америкийн нэгдсэн улс энэтхийн хоорондоо цэрэг эдийн засаг технологийн хамтын ажиллагаа бол тасралтгүй өссөөр байгаа. За иймээс энэтхэг улс нь Америкийн нэгдсэн улстай бол маш дотн байж бас давхар Америкийн нэгдсэн улсын ноёрхлын эсрэг блокт бол гишүүнээр эвссэн ийм байдалтай байгаа улс юм. За гэхдээ арай өөрөөр харах юм бол энэтхэг улс яг л бас хадан тавчруулагдсан халиуны зулсаг гэдэг шиг за баруун болон өрнийн хүчний дундууд хавчигдсан байдалтай байж болно. За энэтхэгчүүд Хятадаас бол маш их болгоомжлж байгаа нь үнэн. Америкийн нэгдсэн улсаас болгоомжлох яг шууд бодит аюул бол энэтхэгчүүдэд одоогоор бол байхгүй. Харин бөөрөөрөө хэр залгаа оршдог Хятадаас болгоомжлох илүү бодит аюул бол тэдэнд бол байгаа.
За хамгийн сүүлд гэхэд 2020 онд Галван Хүндид болсон зэвсэгт мөргөлдөөн нь Энэтхэг Хятад хоёрын итгэцлийг бол бүр мөссөн устгасан гэж хэлж болно. За мөн Энэтхэг улс нь Хятадын бүс ба зам санаачлагыг бол эсэргүүцдэг. Нэг ёсондоо бол Энэтхэг нь БРИКС-ийн гишүүн орнууд дотроос Хятадын хүчирхэгжилтийг эсэргүүцдэг сүрэн зогсдог цор ганц улс юм а. За тэгвэл одоо уржигдэрхэн модыг Бразилд буух үед Бразил улсын ерөнхийлөгч Нерандра Модиг бол асар хүндэтгэлтэйгээр хүлээн авч төрийн хүндэтгэлийн зоог барьсан ийм онцлог үйл явдал болсон. За яг үүний дараа Ши Жинпин энэ жилийн БРИКС-ийн улсуудад оролцохоос бол шууд татгалцсан. За энэ бол Энэтхэгийг гол байрлалд гаргахыг бид зөвшөөрөхгүй хэмээх давт сүрдүүлгийн мессеж байсан байж магадгүй. За түүнчлэн сүүлийн жилүүдэд БРИКС-д маш олон орнууд гишүүнээр элцэж байгаа учраас үүний үр дүнд Энэтхэгийн дуу хоолой нь олон улсын ердийн нэг дундаж дуу хоолой болон сулрах эрсдэл бас нэмэгдэж байгаа. За түүнчлэн Сауди Араб, Иран, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсууд БРИКС-д элцснээр газрын тосны геополитикийг баруун хойд Азид төвлөрүүлж Энэтхэгийг тойргийн гадна үлдээх бодлого давхар явагдаж байж бас магадгүй харагдаж байгаа юм а. Тэгэхээр альва зүйлд өөрийн үн цэнийг бас шалгах нэг шалгарсан арга байдаг нь бол өөрийн оролцоогоо байхгүй болгох арга юм. За Ши болон Путин нарын хоёул биечлэн ирээгүй үед дэлхийн хэвлэлүүдийн гол сэдэв БРИКС болон хувирах боломжтой юу гэдэг бол энэ бол өөрөөр шалгалт болж байна. За энэ нь тэдний хувьд бидний оролцоогүй бол энэ байгууллагын анхаарал сулрна гэсэн хүчний дохой байх магадлал маш өндөртэй. Нэг ёсондоо бол бид оролцож байж л БРИКС үн цэнтэй харагдана гэсэн үг. За мөн Путин Шинээр нэгэнт оролцохгүйгээ мэдгдсэн учраас барууны хэвлэлүүдээр өнөөдөр БРИКС-ийн ирээдүйг эргэлзээтэй харагдаж байгаа талаар мэдээллүүд хэдийнэ цацагдаад эхэлсэн. За гэтэл яг үүнтэй сөргүүлээд Орос болон Хятадын хэвлэлүүдээр бид оролцоогүй ч бүх зүйлс бидний оролцооноос хамаарч байгаа гэх агуулгатай мэдээнүүд мөн цацагдаж эхэлсэн. За тэгвэл хамгийн гол зүйлийг бас үргэлжлүүлээд ярив. Сүүлийн 10 жилийн дотор дэлхийн геополитикт Global North гэх үзэл бол газар авч эхэлсэн. За үүнд бол G7-гийн улс орнууд, Америкийн нэгдсэн улс, барууны либерал загвартай улсууд бол хамаардаг. За тэгвэл үүнтэй сөргүүлээд яг Global South гэх үзэгдэл дэлгэрсэн. За үүнд БРИКС, Asian, Латин Америк, Африк, Төв Азийн улсууд бол багтаж байгаа. За Global South гэх загварт бол барууны ертөнцийн бус бараг бүх орнууд бол багтаж байгаа. За БРИКС-ийг харин Global South-ийн үзэл санааны эхний шатны туршилт байсан гэж бол сүүлийн үед олон улсын геополитикийн шинжээчид бол үзэх болоод байгаа юм а. За учир нь гэвэл БРИКС-ийн эвсэлт нь бол хангалттай олон улс орнуудад дэлхийд даяар Америкийн нэгдсэн улсын нөлөөнөөс долларын ноёрхлоос гарахыг хүсэж байгаагийн бодит нотолгоо болж чадсан. За гэвч яг л түрүүн хэлсэнчлэн маш олон улс орнуудын гадаад бодлогын зөрүүтэй байдал, эдийн засгийн тэгш бус байдал, улс төр үзэл санааны маргаан гэх мэтээр тоо томшгүй асуудлуудаас болоод БРИКС дотор бол ялгаатай байдал, шийдвэр гаргалтын удаашрал, идэвхгүй байдал гэх мэт олон сөрөг үр дүнгууд бол нөлөөнүүд гарч эхэлсэн. За тэгвэл ямартай ч БРИКС өөрийн эхний зорилготой бол хүрсэн. За ерөнхий том зорилгоор нэг тал зогсох хангалттай олон улс орнууд дэлхийд даяар байгаа нь бол нотлогдчихлоо. За одоо харин БРИКС-ийн шинэ шатанд гаргах ажил бол эхэлж магадгүй. За БРИКС-ийн шинэ өнгөний хувьд гэвэл гишүүн орнуудын валютын шинэ системийг Хятад, Орос хоёр бол хариуцаж таарна. За газар зүүн тэфэлтийг бол Орос, Иран хоёр хариуцна. За мэдээллийн фронтын дайныг бол Хятад, Орос хоёр. За исламын ертөнцийн бодлогыг Иран, Сауди Араб хоёр зангидж, гурав дахь ертөнцийн улсуудыг харин Бразил, магадгүй учраа олж чадах юм бол Энэтхэг бас үүн дээр нэмэгдээд бол хариуцаж болох хүч дүр зураг бол харагдаж байгаа юм а. За энэхүү БРИКС-ийн цоошин загвар нь өмнөхтэйгээ адил бол барууны эсрэг эвсэл бус харин баруунаас үл хамаарч өөрсдийн бүтэц, өөрсдийн мөнгө, өөрсдийн үзэл суртал, харилцааны хэлбэр бүхий цоошин тусдаа системийг бий болгох явдалд оршиж байх болно. Тэгэхээр контентын дундуур нэг зүйлийг хэлэхэд бас манай сувгийн зүгээс гаргасан энэхүү XX түүх буюу хүн төрөлхтний фото түүх ном маань бол худалдаалагчаар байгаа гэдгийг бас давхар дуулгая. За та хэрвээ түүх сонирхдаг бол ховор чамин ном цуглуулдаг бол мөн манай сувгийг бол байнга үзэж бас дэмжихийг хүсдэг бол та энэхүү номноос бол худалдаа авах боломжтой юм шүү. За хэрхэн захиалахыг доор сэтгэгдэл хэсэгт үзлээ. За тэгвэл үргэлжлүүлээд мөн л өөр нэгэн чухал сэдвийн талаар ярив. 2024 онд Хятадын эдийн засгийн өсөлт бол 4.6% болж сүүлийн 30 жилийн хамгийн доод түвшиндээ хүрээд байна.
За үл хөдлөлийн хямрал хятадыг бүрхэж залуусын дундууд ажилгүйдэд нэмэгдэж за дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл бол суларч эхлээд байгаа. За эдгээр шалтгаанууд нь хятадын коммунист нам дотор Ши Жинпиний эсрэг чимээгүйхэн шүүмжлэлийг бол баг за маш алгуурхнаар бол нэмэгдүүлж эхлээд байгаа. За иймд нэг талаараа Ши Жинпиний хувьд хит гадагшаа анхаарлаа хандуулах бус харин дотооддоо хариуцлагатай сайн төвлөрсөн удирдагч гэх дүр төрхийг гаргах нь бол түүний дотоодын улс төрд бол маш хэрэгтэй болоод байгаа юм а. За иймд тэрээр өөрийн ерөнхий сайд Ли Цзянийг за БРИКС дэлгээж нам доторх тоглолтоор давхар хийсэн байх магадлалтай харагдаж байгаа. За харин Путиний хувьд гэвэл Оросын хийж буй дайн илүү сунжрах тусам за Орос ялан гэх философитой Путиний тойрон хүрээлэгчд болон за дайн хэд их хохирлтой байна. Энэ дайнд шийдэл хэрэгтэй байна гэх одоо үзэлтэй голцсон олигарх хүрээллүүдийн одоо хоорондын зөрчил бол улам гүнзгийрч эхлээд байгаа. За үүнийг бол мэдээч бол үгүйсгэх аргагүй. За учир нь гэвэл одоо тэнцээ дайн болж байгаа учраас бол удирдагчаа тойроод ялах гэж зүтгэж байгаа хүмүүс маш олон байгаа. За мөн одоо дайны хохирлоос болгоомжирч дайны бус аргаар асуудлыг шийдэх гэсэн одоо ийм хоёр талын хүмүүс ерөнхийдөө Оросд бол бий болоод байгаа. Тэрнээс биш одоо шууд бүгд бол одоо байлдаад алавцъя гэд улс үндэстнэрээ 130-40 сая хүмүүс одоо нэгэн зэрэг орилоод байгаа юм бол тэнд бол байхгүй. За харин дайны бус аргаар одоо шийдэл олох ийм хүмүүсийн хувьд ард иргэд гэхээсээ илүүтэйгээр Оросын хамгийн одоо мөнгөтэй хэсгүүд бол зөнхөлж байгаа юм. За учир нь бол мэдээч хэрэг дайныг мөнгөөр санхүүжүүлдэг. За иймээс Оросын олигархууд болон бусад бизнес эрхлэгч баячууд за их хохирол амсаж байгаа нь бол үнэ. За хэрвээ нөхцөл байдал цаашид энэ маягаараа байсаар байвал Оросын нийгмийн хамгийн мөнгөтэй хэсэг нь эргээд одоо Путиний эсрэг бол одоо сүрэн зогсож магадгүй. За иймээс саяны БРИКС-ийн уулзалтыг бол Путин өөрийн дотоод улс төрдөө бол маш чадварлагаар ашиглаж бас чадах шиг бодлоо гэж харагдаж байна. За Бразил улс олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон учраас Путинийг баривчлах магадлал бол маш өндөртэй. За ямар манайхтай адил бол Орос Хятад хоёрын голд байгаа улс биш. Бразил бол нөхцөл байдал шал өөр. За иймээс Путин олон улсын эрүүгийн шүүхээс болгоомжирч Бразилд очихгүй байна гэдэг нь бол Оросын ард иргэдэд бас нэг талаараа Путиний хүч чадал сүр хүчинд бол сүрэг сурталчилгаа болж таарна. За харин Путин үүнийг ашиглаад за би хаач очихгүй ард түмнээ орхихгүй гэх имижээр бол одоо өөрийн хүслээр очихгүй байгаа мэт дүр зургийг нийгэмдээ бий болгож чадсан нь за Путиний хувьд бол дотоодын улс төрийн оноонд бол одоо маш ашигтайгаар тусчих шиг боллоо. За ингээд харахаар Путин Ши хоёрын энэ жилийн БРИКС-ийн уулзалтанд очиагүй нь бол олон улсын болон дипломат төвшний асуудлуудаас гадна дотоодын улс төрийн асуудалтай хүртэл одоо давхар оноо авах гэсэн маш олон учир шалтгааны үндсэн дээр гаргасан шийдвэрүүд болох нь бол тун тодорхой харагдаж байна. За тэгэхээр өнөөдрийн дугаараар бол БРИКС-ийн одоо нөхцөл байдал болон ойрын ирээдүйн талаар бол хамгийн боломжтой таамагуудыг дэвшүүлэн ярьлаа. За эдгээр таамагуд бол маш одоо шинжлэх ухаанаар гэх юм уу геополитик судлаачдын зүгээр бол нотлогдсон ойрын ирээдүйд бол одоо тун тодорхой болох таамаглалууд байгаа юм а. За өнөөдрийн дугаар маань энэ түрээд ингээд өндөрлөө. Дараагийн дугаараар дахиж уулзлаа төр баяр та.